Сонгуулийн сурталчилгааны ажил эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хуулинд зааснаар бол 19 хоногийн хугацаанд явагдах энэ ажил дуусахад одоо ердөө 4 хоног үлдэж байна. Улс төрийн нам нэр дэвшигчид иргэд сонгогчдтойгоо уулзах, хийсэн бүтээснээ ярьж мөрийн хөтөлбөрөөр сурталчлан таниулах, өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөн хэмээн сурталчилгаагаа эхлүүлсэн. Гэвч улсын их хурлын сонгуулийн 35 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигчид Огсмын Бацогтын сонгуулийн штабын үйл ажиллагааг таслан зогсоох, саармагжуулах зорилгоор өрсөлдөгч намууд нэр дэвшигчдийн зүгээс хууль зөрчсөн үйлдэлүүдийг удаа дараа гаргасаар байгаа гинэ. Тухайлбал нэр дэвшигчийн штабын гадаа тээврийн хэрэгслэл зогсоож сонгуулийн штабын ажилтнуудыг дагаж мөрдөх, утсаар залгаж сурчлагын ажлаа зогсоохыг шаардах, амь насанд нь занал хийлэх, штабын байранд орж ирэн ажилтнуудыг нь айлхан сүрдүүлэх, нэр дэвшигчийн зурагт самбаруудыг устгах, бохирдуулах, баллах, штабын зарим ажилтнуудын гар утсанд тусгай програм суулгах байдлаар мэдээллийг сонсох, цуглуулах зэргээр удаа дараагийн үйлдэл гаргажээ. Хамгийн сүүлд буюу 6 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчимд 26 мянган дагагчтай Ховд аймгийн Facebook группийг хакердсан байна. За нэгдүгээр бол тэр тагнах зорилгоор зогссон машин гэдэг бол зураг хөргөн бүх юм байж байгаа. Цагдаагийн болгон тэрнийхээ дагуу өгч байгаа. Хоёрдугаарт Ховд аймгийн Facebook групп бол угаасаа 26 мянган хэрэглэгчтэй гэдэг нь угаасаа байж гисэн. Одоо ороод үзэхэд та нар өчигдөр шөнө 7 болсон. Манай хүмүүс чадхыгаа хэмжээгээр бас нэмж байгаа. Одоо нэг 1700 хүрсэн явж байгаа. Үйл ажиллагаа бас цаашаа одоо сонгуулийн хугацаа, сурчлагын хугацаа одоо нэг зөөхөн хоног үлдлээ. Энэ хугацаанд одоо ингээд биднийг хакерчлаа, биднийг ингэчлээ гэж зүгээр суух боломжгүй. Одоо бол манай тэр Ховд аймгийн Facebook группийг 1700 гаруй хүнтэй болцсон нэмээд явж байгаа. Тэндээс ороод гарах тэр бол нотлох баримт болно шүү дээ. Биднийг хакерчлаа гэдэг нь. Гуравдугаарт нь утсан дээр суусан аппликейшн бол утсан дээр байж байгаа. Цагдаагийн байгууллагууд одоо бид нэр байцаалт өгнө. Тэр нь байж байгаа. Бид нар өөрсдөө суулгах мэдчихгүй. Тийм боломж одоо ийм нэртэй програм суудсан байна. Тэгээ өөрсдөө интернетээр ороод судлаад үзэхээр гаднаас ингэж суулгацсан ийм төхөөрөмжөө гэд заасан байж байгаа байхгүй. Ийм заалтаа. Гэхдээ яг хоо эхний ээлжинд бид нэр за энд машина байлгаж идэм байх. Эхний өдөр нэг машин байлаа гэхэд бас анзаарахгүй шүү дээ. 3-4 өдөр ганцаарангууд бид нар тэрийг судлаад эхэлж байгаа. За энэ хиний машин болоо явуулчих. За эднийх манах биднийхээ ингэж тагинж эхэлж байгаа маа гэдгийг ихэд ойлгож эхэлсэн. Гэсэн чинь дараагийн өдөр нь яасан гэхээр уцаар дарамтлсан. За уцаар дарамтлсныгаа бид нар бас дугаарыг нь бас олох боломжгүй нууцлсан дугаар байсан учраас юунууд руу хандсан байж байгаа. Өрн операторууд руу хандаад энэ цаг мөчид над руу ямар дугаар залгасныг тогтоогоод өгөөч гэж бас бид нар нотлого цуглуулах гээд байгаа шүү дээ. Тэгж хандсан боловч тэд нар нууцлсан дугаараа гарах боломжгүй гэж энд Ховд аймгийн төвшөнд бол гарах боломжгүй юм байлээ. Тэгээд цагдаагийн газар ерөнхий бүр аль биесээр хандж дээгүүрээ тогтоох боломжтой юм байлээ гэж хариу өгсөн байж байгаа. Дээрх үйлдэлүүдийг жирийн иргэд хийх боломжгүй, харин өрсөлдөгч улс төрийн намууд нэр дэвшигчдийн зүгээс хийж байгаа үйлдэл хэмээн үзэж байна. Гэхдээ одоогоор аль нэг намын хэн нэг нэр дэвшигчийн нэрийг хэлэхгүй, нэгэнт нотлох баримттай цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа учраас хуулийн байгууллагаас шалгаж тогтоосны дараа дахин хэвлэлийн баг хурал хийж албан ёсоор мэдээлнэ гэлээ. За энэ үйлдэлүүдийг ямар хүмүүс хийх боломжтой вэ гэхээр Ховдод байгаа жирийн ард иргэд бол энийг хийх боломжгүй. Өрсөлдөгч нар маань маш өндөр хөлстэйгээр мэргэжлийн программистууд, IT инженеруудыг авчирч иймэрхүү үйл ажиллагааг гаднаас хууль бусаар нэвтэрч орох үйл ажиллагааг бол зохион байгуулсан байна гэж бид нэр үзээд энэхүү 5 үйлдэл дээр цагдаагийн байгууллагад энэ үйлдэл бол албан ёсоор өгж байгаамаа. Тэгээ өрсөлдөгч нартаа бас хандаад хэлэхэд үнэхээр хийсэн ажиллаараа хийх байгаа мөрийн хөтөлбөрөөрөө танилцуулаад цэвэрхэн өрсөлдөөч гэж бас хүсмээр байна. Ингэж бохир аргаар, хууль бус аргаар ингэж бидрэлөө битгий довтлооч, бидний үйл ажиллагааг хэвэн явуулаач, хэвэн явуулах болцоог олгооч гэж хүсмээр байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу иргэд 4 жилд ганц удаа төрийн эрх барих дээд байгууллага сонгодог. Энэхүү эрхийг нь дээрх байдлаар зөрчиж иргэдийн сонголтод нөлөөлөх оролдлого хийж байгаа нь нэг талаар улс төрийн, нөгөө талаар улс төрчийн ёс жудаг соёл ямар байгааг харуулж байгаа жишээ болж байна. Хэн нь хэнийхээ сонгуулийн сурчлагын ажилд сөргөөр нөлөөлснөөр биш, харин хэн юу хийсэн, цаашид юу хийх вэ гэдэг мөрийн хөтөлбөрийг нь харж иргэд сонголтоо хийнэ гэдгийг мартах учиргүй юм а.